Өглөөний мэнд төргийн итгэлийн ханд үсэ. Тэгээ өнөөдрийнхөө өгрөө орохоос өмнө эзэн бурхан руугаа хандан залбирцгаая. Их эзэн минь таньда баярлалаа. Өглөөний төлөө танд талархаж байна. Эзэн минь тэгээ өнөөдрийн үгийн цагийн төлөө үгийн цагаа таны өмнө даатгах чинь их эзэн минь та өөрийнхөө үгээр биднэрт яриараа эзэн биднийг чиглүүлээрэ. Юу хийх ёстой талаар та бидэнд ойлголтыг өгөх болтугай. Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен. За өнгөрсөн 2 өдрийн турш бид нэр гэр бүлийн талаар, эхнэр нөхрийн талаар хамтдаа хуваалцсан байгаа. Хэрхэн доктортой гэр бүл байх талаар үзсэн байгаа. Тэгээ өнөөдөр бид нар бас өргөжлүүлээд үзнэ. Өнөөдөр үзэхдээ юу үзэх вэ гэхээр эцэгчүүд өөр хүмүүстэйгээ хэрэлцэн харилцах уу Библи бидэнд юу хэлж байгааг хамтдаа үзэх болно. Тэгээ эндээс би Эфес номын 6-гийн 1-ээс 4-ийг та бүхэнд уншиж өгье. Эзэн дотор эцэгтэй дуулууртай бай. Энэ зөв юм. Эцэгхээ хүндэл. Энэ бол амлалт бүхий эхний тушаалаагаад энэ чамд сайн бөгөөд чи дэлхий дээр урт насах болно гэжээ. Эцгүүдээ та нар хүүхдүүдэд зочион уурлаж болохгүй. Харин тэднийг эзний дэг журам ба соргомж дотор хүмүүжүүлээ гэсэн. Тэгэхээр эцэг их өөр хүүхдүүдтэйгээ харилцах харилцаа бол маш чухал харилцаа байна. Бид нэр өөр хүүхдүүдтэй болдог, өөр хүүхдүүдтэй болохоос гадна өсгөж хүмүүжүүлж, хоолож, тоордож, сургах энэ үүргүүдээ бид нэр хийсээр байдаг. Эцэгчүүд ихэнх нь ярьдаг баг багтаа хүүхдийг хүмүүжүүлэхэд ерөнхийдөө их амар байжээ, том болоод ер нь их хүнд хэцүү, харилцагч хүртэл таагүй болж гэсэн ийм зүйлийг би өмнө нэлээд сонсч байсан байгаа. Тэгээ энэ хэсэгт эцэгчүүдээ эзэн дотор хүүхдүүдээ эзэн дотор эцэгчүүдэд дуулууртай бай. Энэ зөв зам юм а гэсэн байгаа. Хэдий эдгээр энэ өнөөдрийн үг эцэг хүүхдүүдэд хэлж байгаа гэсэн давхар бас эцэгчүүдийн талаар бид нар тэгээ дуулууртай байх, хүндлэх талаар ярьж байгаа боловч бас эсэргээрээ эцгүүд болон ээж аваад бас хэрхэн хүүхдүүдтэй харилцах талаар бас дурдсан байгаа. Тэгээ энэ бол зөвхөн соёлын ойлголт биш, харин Бурхны тогтоосон эмх цэцгийн талаар дурдсан. Дуулууртай байдал бол сохроор дагах биш эзнийг, харин Бурханд итгэлээ үзүүлж бай маш том хэлбэр байдаг. Эцэгхээ хүндэл гэж хэлсэн. Энэ бол амлалт бүхий тушаал байгаа. Гэтэ Бурхны дэг журам эцэгхээ хүндлэх нь зүгээр нэг ёс суртахууны биш. Харин амьдралын суур зачим байдаг талаар өгүүлсэн. Эцэгхээ хүндлэх нь бол хүүхд болгоны хүн болгоны л үүрэг. Энэ чамд сайн бөгөөд чи дэлхий дээр урт наслах болно гэсэн. Эцэгхээ хүндлэх юм бол урт наслах юм байна гэж бид нэр итгэлийн анханд бас бид нар хоорондоо ярилцдаг байна. Бурхан зөв харилцааг зөв амьдралын үр жимстэй болгодог байна. Гэхдээ энэ хэсэг бол зөвхөн хүүхдүүд чиглээгүй 4-р эшлэлээс ахуулаад эцэг хүн илүү гүн гүнзгий хариуцлага хүлээдэг, хариуцлах талаар бас дурдсан байгаа. Тэгээ эцгүүдээ хүүхдүүдэд цочоон уурлуулж болохгүй гэсэн байна. За бид нар бол заримдаа янз янзын лааш хавар гаргадаг, чанга орлдог, ялангуяа эрэгтэй хүмүүс эхнэрээсээ ээж хүнээс илүү орилж харах нь их байдаг юм шиг санагддаг. Эмэгтэй хүмүүс эдгээр юу гэдэг бид нар үгэлдэг, яаждаг гэж боловч эцэг хүмүүс, эрэгтэй хүмүүс чанга орилж ярьж хүүхдүүдтэйгээ харилцах тохиолдол бас анзаардаг юм аа. Тэгээ энэ байдлыг бол би бүү хийгээрэй гэж бас хэлсэн байна. Харин тэднийг эзний дэг журам ба соргомж дотор хүмүүжүүлээ гэсэн. Эцэгхэн өөр бол зөвхөн нөгөө захирах биш. Харин Бурхны зан чанарыг тусгасан хүмүүжил өгөх ёстой. Өөрийн итгэлийг бас тэднэрт өвлүүлэх ёстой. Библиэлд юу бичигдсэн байна? Тэр Библийн заавар зөвлөгөө тушаал бичээсийн дагуу хүүхдүүдэд хүмүүжүүлж сургаж байх нь хамгийн чухал хэсэг байна. Тэгээ өөрөөр хэлбэл хүүхдүүдийг айц дээр биш харин үнэн дотор өсгөх. Үнэн гэж юу вэ гэхээр мэдээж Бурхны үг л байгаа. Тэгэхээр бид нар Бурхны үгээр хүүхдүүдэд хүмүүжүүлэх нь маш чухал юм аа. Ингэснээр Христ итгэгч гэр бүлийн хоёр талын тэнцвэр нь маш зөв суурьтай болж харагддаг байна. Хүүхэд бол хүндлэл дуулууртай байдлыг илэрхийлж эцэг бол хайр, төвчээр зөв чиглүүлүүлдэг хүүхдүүдэд өгөх ёстой. Хэрвээ энэ аль нэг талдаа ингээд алдагдлал харилцаа нь хагарах, гажуудах асуудал тохиолдог байна. Хүүхдүүд зөвхөн дуулууртай байж хайргүй эсвэл айцыг бий болгож яадаг. Эцэг зөвхөн хатуу үгтэй байж хайргүй байх юм бол хүүхдүүдээс эсэргүүцлийг үргэлж авч явах болно. Гэхдээ бидний эцэгчүүд бол хайраар, хариуцлагаар, хүндлэлээр эрүүл гэр бүлийг мөн хүүхдүүдтэй хэрхэн зөв хандлах
тээж амьдрахыг үлгэрлэж бас болдог юм аа. Тэгээ өнөөдөр бид бас өөрсдөөсөө ер нь асууж явах хэрэгтэй. Ерөнхийдөө бол хүний амьдрал тэр чигээрэл асуулт байдаг. Өөрөөсдөөсөө хүн бол дотроо ганцаараа алхаж явж байхдаа нэлээд их юм ярилцаж, бурхантай ярилцаж өөрөөсөө юм асууж явдаг байна. Тэгэхээр би үцэг эхээ зөвхөн үгээр биш зүрхээрээ хөндлөж байна уу? Мөн би хүүхдүүдэд ингээд захирч, орилж чалгарч, чарлж хашгирч байна уу? Эсвэл ойлгож, удирдах, ярилцаж байна уу гэдгээ бас бодох хэрэгтэй. Миний гээд айрстаа хамгаалж байна уу? Эсвэл Христийн уур амьсгал, Бурхны үг, Бурхны хүндэтгсэн тэр хүндэтгэлд хамгаалж байна уу гэдгийг бас бодох хэрэгтэй юм аа. Эцэг ба хүүхдүүдийн харилцаа зөвхөн гэр бүлийн асуудал биш ээ. Би хамгийн түрүүнд хэлсэн. Энэ бол сүнслэг асуудал байгаа. Сүнслэг боловсролын бас талбар байгаа. Тэгээ Колосай номын 3:21 дээр эцэг нараа хүүхдүүдэд гомдоохгүй тулд хич хахаж урамгүй болох хэрэггүй гэсэн. Тэгэхээр Христ төвтэй гэр бүл бол дуулууртай, эцэгтэй ухаалаг, харилцаатай, мөн эцэгхэн ч гэсэн хүүхдүүдтэйгээ эрүүл зөв харилцаатай, Бурхныг үгийн дагуу харилцах тийм харилцаатай байх нь улам илүү тэр гэр бүлийн харилцааг бат бөх болгодог чухал зүйл юм аа. Тэгээ бүгдээрээ өнөөдрийнхөө үгийн цагийг дуусгаад эзэн Бурхан руу хандан залбирцгаая. Бидний хайртай их эзэн минь танд баярлалаа. Өнөөдөр үгийн төлөө танд талархаж байна. Эзэн минь ээ бид нар бас гэр бүлээ хэрхэн удирдах чиглүүлж авч явах талаар та бидэнд мэрэгүн ухааныг өгсөнд баярлалаа эзэн минь ээ. Тэгээ бид нар үнэхээр хүүхдүүдтэйгээ зөв боловсон харилцаж, итгэлэн өвлүүлж, зөв чиглүүлж Бурхны үгээр чиглүүлж байхад та бидэнтэй хамт байж өөрийн мэрэгүн ухааныг хараа биднийг бас удирдан чиглүүлэх болтугай гэж хүсэж байна. Тэгээ таньдаа баярлалаа гэх эзэм өөр хүүхдүүдэд таны гар даадгаж байна. Өөр хүүхдүүдэд маань өвчин зовлон гай гамшиг та бүхтүүлээрэ. Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен.